Өнөөдрийн одоо миний ярих итгэлийн үрээнд бол бид юу хийх вэ гэхээр их сургуулийн оюутнууд бол химэл айныг хамгийн их ашиглаж байгаа хамгийн идэвхтэй хэрэглэгчд байгаа. За тэгээ энийг бол би яг судалсан бэ гэхээр ер нь бол яг судалгаа яваад судлаад үзэхээр зэрэг боловсролд бол хамгийн их одоо хэрэглэгдэж байгаа гэдэг нь бол нэлээд хэдэн судалгаанаас харагдсан. Жишээлх юм бол одоо яг энэ химэл оюуныг одоо боловсролын системд одоо том цохилт гэж хүмүүс одоо дүгнсэн байлээ. Яг гэхээр зэрэг 2022 онд ChatGPT гарч ирсэнээс хойш 2 сарын дотор 100 сая хэрэглэгчтэй болсон. Бага энийг нөгөө ЮНЕСКОгийн судалгаа 23 онд гаргасан судалгаан дээр бичсэн байлээ. Тэгэнгүүт нөгөө боловсролд одоо хэрэглэгдэж байгаа мэдээллийг бол багш ингэж хяндаг байсан те. За оюутнууд ингэж даалгавар өгдөө өгсөн даалгаврыг биелүүлсэн даалгаврын шалгах те. Энэ зарчмаар бол явдаг байсан. Тэгтэл нөгөө даалгавраа хийдэг улсууд чинь өөрсдөө бие дааж хийхэ байлад нөгөө химэл оюунаас аяг тусламж авдаг. Тийм болцсон. Тэнгүүд нөгөө химэл оюуны тусламжтайгаар нөгөө хяналт чинь динамик байдал руу шилжиж байгаа гэж үзэж байгаа хгүй. Тэгээд химэл оюун бий болсноор бол жишээлбэл суралцагчдад бол нөгөө яг дижитал туслах маягаар хэрэглэгдээд байгаа. За тэгээд тийм болохоор хүн бүхэн өөрийн гэсэн одоо бараг туслагтай тийм дижитал туслагтай болсон, өөрийн гэсэн хувь хүний хэрэгэлдэг хэрэгсэлтэй болсон. Ийм одоо ерөн үе эхэлж гэнэ гэж үзээд байна л да. За тэгээд тийм болохоор нөгөө боловсролын парадигм маань өөрчлөгдөж гэнэ гэж авч үзэж байгаа. Судлаач миний одоо уншсан ажлууд болохоор 2023-аас 25 оны одоо өгүүлбэрүүд эссэн л да. Нэг хэдэн өгүүлбэрүүд уншаад тэр дундаас ямар асуудал толгороод байна гэдэг тал дээр судлахыг хичээсэн. Тэгээд юун дээр болохоор зэрэг одоо за юуг бол юу гэдэг нь те химэл оюуныг бол одоо зөвхөн оюутан хэрэглэх биш багш нар ч гэсэн хэрэглэж байгаа. Тэр болноос шүү дээ. Гэхдээ тэр бол хэрэглэх болвол ямар одоо юу авч байгаа гэхээр зэрэг багшиг бол багшийн ажлыг дэмжих хэрэгсэл. Хүмүүс л ер нь багш нар бол өөрийнхөө ажлыг хөнгөвчлөх, дэмжих хэрэгсэл болгож бол маш их бас өргөн ашиглаж байгаа шүү дээ. Тэгээд энэ удаагийн судалгааг би багш нараас авч хамжаагүй зөвхөн өөрийнхөө хичээл зааж исэн группээс би одоо 70 хэдэн судалгаа авсан. Тэгээд тэрний үндсэн дээр л гарсан. За тэгээд яг хуу дараагийн жилийн хурал дээр бол багшийн талаас судалгаа аваад тэгээд нэмж оюутнуудаас судалгаа аваад одоо нэгтгэсэн дүгнэлт гаргах өгүүлбэрийг хэлцүүлээ гэсэн төлөвлөгөөтэй байгаамаа. За тэгээд юу бол химэл оюун хэрэглэснээр бол тэр химэл оюуныг хэрэглэхэд бол хүн бүхэн хувьдаа яг ингээд туслахтай хүн бүхэн хувьдаа одоо хэрэглэж болгож ашиглаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт юу гэж үзээд байна гэхээр нэг Vygotsky онол нэг суралцах хамгийн үр дүнтэй бүс нь бусдын тусламжтайгаар үйлдэлийг орчин юм а гэж тодорхойлсон байдаг. Тэр нь ямар ч вэ гэхээр зэрэг хүн хийж чадах зүйлээ би дааж хийж чадах зүйл болон хийж чадахгүй зүйл хоёрын хооронд нэг юм зааг байдаг. Тэр заагийг бол эхний тусламжтай хийж чадах вэ гэхээр багш юм уу хин нэгэн чиглүүлэгчийн тусламжтайгаар хийж чаддаг тий. Гэтэл тэрний оронд бол одоо химэл оюун нэмэгдээд ороод ирсэн. Тэгээ химэл оюун нэмэгдээд ороод ирэнгүүт тэр зааг бол яг тэр зааг дээр химэл оюун туслаад байна гэж үзээд байна л да. Гэтэл яг жинхэнэ дээр бол зарим тохиолдолд нөгөө оюутан маань тэрийгэ нөгөө би дааж одоо юу гэдэг химэл оюун сасан мэдээллээ үзсэн мэдээллээ одоо сургалтынхаа хугацаанд суралцж байгаа зүйлүүдтэйгээ харьцуулан үзээд тэгээд өөрөө нөгөө боловсролт хийгээд шүүмжлэл сэтгэлгээгээр хандаад энийг бол ингээд өөрийн болгож авах хэрэгтэй байдаг. Гэтэл нөгөө юу болвол оюутнууд бол тэрийг нөгөө энэ зааг дээр одоо хэрэглэх ёстой химэл оюуныг бол бүр өөрийнх нь хийсэн үр дүн болгож ашиглах гэдэг тийм тал бол нэлээд ажиглагдаад байна гэсэн судалгаа бол байсан. Тэгэхээр зэрэг яг Vygotsky онд болохоор зэрэг хувь хүнд зориулсан, хувь хүн бүрийн онцлог зориулсан сургалтын одоо аргачлалыг боловсруулж болно гэсэн онлын суурь. Ийм суурь онл байгаа. Тэгэхээр энэ дээр бол юу гэж үзсэн бэ гэхээр оюутнууд бол нөгөө өөрийгөө хөгжүүлэх шүүмжлэл сэтгэлгээний хэсгээ хийхгүйгээр шууд миний хийсэн ажил болгоод химэл оюунаас одоо гаргасан үр дүнгуудыг шууд авч ашиглаад нөгөө химэл оюуныг туслагч биш орлогч болгож ашиглах гэдэг. Орлуулагч болгож ашиглах гэдэг. Энэ хандлага.
Энээс үүдээд бол нөгөө оюутнууд юу гэж хэлсэн тэгэхээр өөрийнхөө мэдлэгийг хит үнэлэх эсвэл одоо хит доогуур үнэлэх, хит дээгүүр үнэлэх ч юм уу ийм асуудал гарч ирээд байгаа. Тийм асуудал үнэхээр бол ажиглагдсан л да. Тэгэхээр тэр гарч ирээд байгаа учраас энийг бол одоо юу гэж нэрлэж байгаа гэхээр нөгөө ур чадварын төөрөгдөл гэж дүгнээд байгаа. За энэ төөрөгдөл үүсэж ийн үгүй юу гэдэг тал дээр бас судалгаа хийх шаардлагатай болсон. За тэгээд энэ чиглэлээр бол юу асан энэ яг диаграм дээр юу харуулсан бэхээр ямар нэг оюутан бол даалгавар хийсэн даалгаврын үндсэн дээр одоо юу гэдэг тань мэдгүй үйл ажиллагаа боловсруулалт хийгээд жинхэнэ өөрөө ур чадвар эзэмшиж авах хэрэгтэй. Гэтэл хэмэд оюуны шууд үр дүнгийг хүлээж аваад тэрийг яг өөрийнхөө хийсэн ажил мэт ингэж авч үзээд байгаа учраас тэр бол ур чадварын төөрөгдөл нэлээд үүсэж байна гэж бол тэр судалгаанууд дээр бол гарч ирсэн байсан. Ер нь бол ингээд тэр судалсан судалгаанууд бол дандаа л сургуулиудаас ихвчлэн их сургуулийн багш нар судалгаа хийсэн байсан л да. Тэгээд тэд нэр оюутнуудаас авсан судалгаан дээр аваад үзэхээр ер нь ямар нэгэн байдлаар төөрөгдөл байна гэдгийг бол баталсан байсан. За тэгээд энэс үүдээд бол яг би судалгаа авсан. За тэгээд нийт одоо яг би нэг батагт 2 батагтлыг орж байгаа байхгүй. Тэгээд тэр хичээлийнх нь нэг групп нь 100 оюутантай, нөгөөх нь 50 оюутантай. Тэгээд тэндээс ингээд оюутнуудаа судалгаа өөрөөгээд нөгөө юун дээр мөдөл дээр тавьсан байсан чинь одоо нэг 70 хүүхэд судалгаа өгсөн. Эхлээд 68 байснаас сүүлд нь 2 хүн нэмэгдсэн байлээ. Ингээд өнөөдрийг хүртэл 70 хүн судалгаа өгсөн. Гэхдээ энийг бол би одоо хүчээр аваагүй. Энэ судалгааг өгөх сонирхолтой хүмүүсийг өөрөө гэд. Тэгээд эндээс нь 70 хүний судалгаа авсан. Тэгээд нэгдүгээр курсын оюутнуудаас авсан. За яагаад нэгдүгээр курсын оюутнуудыг сонгосон бэ гэхээр Юнгэр дунд сургуулийн одоо ширээнээс ирээд их сургууль болж оюутан болж ирж байгаа. Намар элсэн, өвөл элсэн оюутнууд байсан. Тэр оюутнууд бол одоо үнэхээр юу хэрэгжилж байгаа нүгөө юу гэдэг те. Хэмэд оюуныг хэрхэн хэрэгжилж байгаа гэдэг дээр нь судалгаа хийж үтсэн. За тэгээд дээрэс нь нөгөө энэ нэгдүгээр курсын оюутнууд ч нөгөө Z болон альфа үеийнхэн гэд нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үеийнхэн болохоор нөгөө тэд нар бол нөгөө багшийн хяналтнаас яг бие дааж ажиллах одоо хэсэг рүү дөнгө шилжиж байгаа шилжтийн үеийн оюутнууд байсан учраас энэ оюутнуудыг сонгож судалгаа авсан юм аа. За тэгээд яг оюутнаас бол судалгаа авахдаа юу аваагүй, оюутны код, нэр гэсэн ойлголтуудыг бол мэдээллийг бол аваагүй, зөвхөн сайн дурын үндсэн дээр мэдээллийг авсан байгаа. За тэгээд судалгааны үр дүн болохоор зэрэг хэмэл оюуныг бол 90% ашигладаг гэсэн. Нэг хүүхэд ашигладаг гэсэн хариу өгсөн. 3 хүүхэд билүү юу хэлсэн зүгээр хаяа ашигладаг гэсэн. Бусд нь бол тогтмол. Дийлийнх нь бол бүр өдөр болгон. За энэ дээр тоон гарч байна те 7 хоногт 3-аас дээш удаа тогтмол ашигладаг 88%. Тэгээд 8529 болохоор нөгөө лекцийн хүнд ойлголтын онлыг хэлбэр өөр тайлбарлуулахын тулд ашигладаг. Тэгээд 88.23% нөгөө гадаад хэл дээр байгаа их сурвалжуудыг ашиглахад орчуулах те за тэрийг хураангуйлуулах ийм зарчмаар бол ашигладаг гэсэн юу гэсэн байгаа. Тэгээд дийлэнх оюутнуудыг хэрэгэлдэг хэрэгсэл болохоор зөв ChatGPT, Gemini байсан. За энийг ашиглаж үзсэн гэж санаа байсан. За тэгээд тэнд нь болохоор зэрэг яг асуултууд би харуулна энэ дээр. Тэгээд тэр болохоор зэрэг нөгөө ур чадварын төөрөгдөлд орсон байх уу? Тий оюутнуудыг хянахыг одоо хичээж асуулт өгсөн байгаа. За тэгээд тэр оюутнуудын хариултыг харахаар зэрэг 23.6% нь ерөөсөө хэмэл оюуны гаргаж ирсэн мэдээллийг өөр их сурвалжаас огт шалгадаггүй шууд хоолой тавьчихдаг гэж хариулсан байгаа байхгүй. За тэгээд зарим нь бүр 29.4% болохоор нөгөө ямар ч өөрчлөлтгүйгээр текстээ ингээд шууд бичээд би даалтын даалгавар болгоод багшдад оруулагдсан гэсэн ийм хариулт өгсөн байсан. За тэгээд энэ байдлыг харахаар зэрэг ер нь бол тэр нийт одоо оюутнуудын хариулсан хариултыг харахаар зэрэг 74.3% нь бол төөрөгдөлд орох эрсдэл байна гэж би бас харсан л да. Тэгээд 41.142% болохоор бодитоор ойлгоогүй хэрнээ нөгөө даалгавраа би хийчлээ гэсэн айгуу тийм сэтгэлдэлтэй болсон. Ийм тохиолдол байсан гэсэн судалгаа гарч ирсэн. За тэгээд судалгааны асуултуудыг ингээд 70 хүний би ингээд оруулсан байна. За насны хувьд бол 18-аас 20 насны хүүхдүүд бол 6690 билээ 94.3% нийцэлжсэн. Тэгээ 21-аас 23 насных.
3 ийм насны хувьд яг 1-р курсын хүүхдүүд байсан. За тэгээд хэр татамжтай ашигладаг гэсэн дээр бол ийм хариултууд өгсөн байна. За тэгээд нөгөө ChatGPT Gemini гэсэн нэг хямрал оюуны хэрэгслийг хичээлдээ тогтмол ашигладаг гэж. За ашигладаг гэхэд. За тэгээд даалгаврын хурдан гүйцэтгэхэд тусалдаг гэж хариулсан улсууд хувьнууд тэнд харагдчихэв тийм ээ. За энэ хариугаа шууд ашигладаг. Яг нь шууд ашигладаг гэдэг дээр нь бүрэн дүрэн санал нийлэх дээр нь яг бага хувь байсан ч гэсэн тэндээ бол ер нь санал нийлнэ гэдэг дээр бас нэлээд олон хувь харагдаж байгаа. За тэгээд дийлийнхэн ажил суралцах үйл явц хялбар болгодог гэж үзсэн байлаа. За тэгээд энэ дээр яг хямрал оюун ашигласнаар нөгөө хичээлийн ойлголтоо сайн эзэмшиж байгаа гэж хариулсан байгаа. За тэгээд шинэ мэдлэгийг бодит асуудалтуудаа ашиглаж чадна гэсэн. За тэгээд нөгөө энийг ашигласан ч гэсэн өөрөө дараа нь баталгаажуулдаг гэсэн дийлэнх хариултыг өгсөн байлээ. За тэгээд энэ дээр бол нөгөө академик үзтгэл сайжирсан гэдэг дээр бол дийлэнх саналыг авсан. Энэ судалгаа гарч байгаа. За тэгээд чадамжийн төвөргөл байна уу юу гэдэг ингээ асуулт өгөөд асуухаар зэрэг нөгөө даалгавар хийцсэн учраас ойлгосон мэт юу төрдөг тий санагддаг гэдэг дээр айгүй олон дийлэнх нь өгсөн байгаа байхгүй. За тэгээд хямрал оюуны сүнчтэйгээр хийсэн ажлыг бүрэн ойлгосон гэж боддог. Гэтэл яг үнэхээр ойлгоогүй тохиолдол байдаг. За би энийг нөгөө нээлттэй асуултаар асуусан байгаа. За тэгээд нөгөө хийг бүрэн ойлгоогүй ч гэсэн хитсэн юм шиг ингээд мэдрэмж төрдөг. Тэр нэлээд олон хариултууд өгсөн байгаа. За тэгээд хүний оролцоо тий одоо юу гэдэг чи хямрал оюун ашигласан ч гэсэн хүний оролцоо чамд ямар байсан бэ гэдэг тал дээр хэрэгтэй юу гэдэг тал дээр асуулт асуухад ер нь бол багш нь ингээд үзээд за чи хямрал оюун ашигласан юм байна. Тэгвэл одоо юу гэдэг те энэ дээр тэгэх ёстой гэсэн хялтыг ч юм уу. Ер нь бол бид нар шинжилгээ технологийн их сургуулийн зарим дийлэнх багш нар бол юу яаж байгаа гэхээр хямрал оюун ашиглаж одоо даалгавар хийсэн оюутнуудыг заавал тэмдэглэлтийг шаардж байгаа. Footnote те. За энэ хэсгийг одоо яг хямрал оюунаас авсан гэд их сурвалжийн заавал оруулахыг шаардж байгаа. За тэгээд өгсөн хариултанд шүүмжлэлтэй ханддаг. За тэгээд тэрэндээ тайлбар өчтдөг гэсэн хүмүүс бол гарч ирж байгаа. За тэгээд ер нь бол хямрал оюун ашигласан дараа тэрийг багшд ярих юм уу, оюутнуудаа харилцан ярилцах зарчмаар явах юм бол юу гэдгийг илүү ойлголтын сайжирдаг гэсэн. За ийм хариултууд өгсөн байгаа. За тэгээ энэ хүүхдүүд бол яг хямрал оюун ашигладаг ч гэсэн ямар нэгэн байдлаар тэрийг бол өөрийнхөө суралц зорилготой ашиглах, яаж ашиглах уу гэдгийг тодорхойлдог. За өөрөө дахин давтаж ойлгох тийм ээ. За тэгээ өөрийгөө хянах. За тэгээд алдаагаа засахыг бол хичээдэг гэсэн дэр хариулт өгсөн байлээ. За тэгээд нээлттэй асуултууд нэм асуултууд тавьсан юм аа. Таны суралцахад хэрхэн нөлөөж байна вэ гэд. За тэгээд 70 хүн хариулт өгсөн. Тэгээ яг би нөгөө линкийг юун дээр тавьсан байгаа, нөгөө пейпер дээр тавьсан байгаа. Тэр лөө ороод үзэж бодно. За тэгээд дараагийнх нь болохоор зэрэг сайжруулж яана эсвэл зөвхөн хурдын нэмж яхад ер нь хүмүүс бол оюутнууд дийлэнх нь аль алины нэмж яана гэсэн юм хариулт дийлэнх нөхсөн байсан. За тэгээд бэрхшээл байна уу гэхээр зэрэг нэлээд олон оюутан болоод нөгөө датаны бэрхшээл гардаг гэж хариулсан байсан. Тэгээд дээрэс нь ийм одоо заримдаа хариулт нь буруу хэлэх гээд тэгээд ийм байдлыг хариулсан байлээ. За тэгээд яг хоо энд нь ингээд эцэстэн дүгнэлт хэлэхэд бол нийт одоо судалгааны дүгнэлтийг бол энд харуулсан байна тийм ээ. За тэгээд ер нь бол хэлний барьерыг шийдэхин тулд дийлэнх нь ашигладаг. За тэгээд академик шударга байдал бол ер нь бол хямрал оюун ашигласнаар нэлээд хэдэн академик шударга байдал нэлээд алдагдана. Яг гэвэл нөгөө хямрал оюуны зарим нөгөө юунууд нь модельүүд нь нөгөө юуг нь их сурвалжинд буруу өгдөг. Нэг бол нөгөө ямар нэгэн хүний их сурвалжийг тавьсан ирнэ. Тэрийг болохоор зэрэг нөгөө зарим нөгөө хуулбарлалтыг шалгадаг програмаар баригддаггүй. Тийм тохиолдол бас гарч ирдэг. За тэгээд дээрэс нь юу өөрчлөх вэ гэхээр одоо хямрал оюун ашиглаад нөгөө өөрийгөө хэмжүүлээд байгаа учраас энийг бол нөгөө зарим хүмүүс нөгөө оюуны залхууралд хүрэх айгүйх тийм тохиолдол бол гарч байгаа гэж үзэж байгаа. За тийм учраас бол эдгээрийг бол анхаарч ирсэн зүйтэй гэсэн одоо дүгнэлтэнд хүрж байгаа. За тэгээд нөгөө түрүүний тэр
юуны хувьд бол нөгөө асууж одоо юу гэдэг нь те зөвлөх хүн дутмаг үед би даан суралцсан замын нээсийн хямд хүртээмжтэй хувийн туслах гэж үзээд юун дээр хэмэл нэг тийм ээ. За тэгэнгүүт нөгөөх нь нөгөө би даан хийдэг болох шилжилт нь явагдахгүй байгаа. Ийм тохиолдол гарч ирээд байгаа. Тэгэхээр зэрэг эндээс нөгөө эссе бичих те бичих даалгавар өгөнгүүт тэрийг дандаа нөгөө хуулах хэмэл айнаас авах те тийм зарчмаар одоо хийгдэт байгаа учраас энийг бол аль болохоор татгалзах зүйтэй гэсэн бол саналыг бол дэвшүүлж байгаа. Тэгвэл бол яг хэмэл оюуныг хэрэглэхгүй барин шийдэж байхгүй. Тэрийг бол бүх хүмүүс бол хэрэглэнэ. Тэгэхээр зэрэг яг дэвшүүлж байгаа саналын хувьд юу яг вэ? Нэгдүгээр курсын оюутнуудад бол хэрхэн хэрэглэх вэ те? Ямар нэгэн одоо академик юугүйгээр тийм ээ юу яс зүг зөрчихгүйгээр за тэгээд яаж ашиглаж болох вэ гэдэг тал дээр нь сургалт явуулах хэрэгтэй юм уу гэсэн юм саналыг дэвшүүлж байгаа. За тэгээд яг үнэлгээнийхээ системийг шинжлэх. За яаж шинжилж болохыг гэхээр зэрэг үр дүнгээс үйл явцын үнэлгээ рүү шилжих, амьд харилцаа нэмэгдүүлэх, хяналттай үнэлгээ хийх, за шүүмжлэл сэтгэл сорих тийм ээ. За тэдгээрийг нөгөө яг амьд харилцаагаар шүүмжлэл сэтгэлгээгээр асуудлыг шийдэх даалгавар өгөх юм уу тийм байдлаар шийдэх. За тэгээ интерактив үнэлгээ мэдээллийн технологиос суурилсан үнэлгээ хийх ийм одоо аргуудыг ашиглах зүйтэй гэсэн санааг бол дэвшүүлж байна. За тэгээ хүн төртэй хандлагыг илүү баримтлах зүйтэй гэсэн залыг дэвшүүлж өгч байна. За тэгээд технологи бол хүнийг орлогош хүний чадварыг нэмэгдүүлэх хэрэгсэл байгуултгай гэж бодож байна.